Яг өнөөдөр тав хэлээ чөлөөт гадуур шингэний ослыг зааварчлах гэсэн сэдвээр байна. За ерөнхийдөө яриахан маань болохоор эхлээд өөрөө гэж онцолцож тэгээд дараа нь чөлөөт гадуур шингэний ослыг гэж юу юм бэ? Тэрийг яаж тооцсон боддгийг тэгээд одоо өнөөдөр ярьж байгаа сэдвийн дагуу ямар аргаар тооцох байгаа зааварчилгаа байгаа гэдгийг тайлбарлаад тэгээд заавраа яаж баталгааж болд юм бэ? Тэгэхээр энэ загварыг хаана хэрэглэх юм бэ? Ямар хэрэглэх юм бэ гэсэн хоёр жишээ өгöd. Тэгээд энэ эдгээрийн хурлын маань зорилго болохоор залуу эрдэмтдийн судалгааны арга туршлагыг нэвтрүүлэх гэдэг чинь тэрнтэй холбоотой жишээ нь тоон хөгжлийг яаж туршижүүлэх вэ гэдэг талаар жижигээр тэгээд асуулт хариулт тэгээд дуусгаа хэрэгжсэн байна. За зөвхөн бакалавр магистрт статистиксээр доктор 2014-өөс 17 он Наока Институт of Technology Японы сургууль гэсэн баг сэдв маань болохоор хатуугийн дагуулсан гидравликийн проблемд зориулсан макро финансийн орчны тоон загваруудыг хэрэглэх гэсэн ийм сэдвээр хамгаалсан байна. За тэгээд судлаачны үүднээс тав сонирхож байвал ямар ажил хийж юм бэ? Ямар өгүүлбэр хэмжүүлсэн бэ гэдгийг мэдхийг хүсвэл research-гээд одоо Google Scholar дээр миний хуудасаар төчлөөр гэж хэлээ. За тэгээд чөлөөт гадаргуу гэж юу юм бэ гэж. За энэ болохоор үйл холилдох хоёр шингэний хооронд харилцах үе гэж. Агаар болон ус хоорондын харилцах үеийг чөлөөт гадаргуу гэж хэлдэг. За чөлөөт гадаргуутай шингэний ус хаана тохиолдох юм бэ гэж. Усны инженерч за усны боловсрол хэмжээг тооцоод түүнийг ашиглах. За хүрээлэх орчны аюулаас хамгаалах жишээ нь үер цунами тэр чөлөөт гадаргуутай орсон даам. За бол түүнээс гадна үйлдвэрлэлд за энэ сургуулиудаа бас химийн үйлдвэрлэлд бол энэ чөлөөт гадаргуутай шингэний услаар тохиолдож байна. За ийм ач холбогдолтой инженерчлэгийн болон хүрээлэх орчин үйлдвэрлэлийн ач холбогдолтой юм зүйл байна. За тэгээд нэлээд ач холбогдолтой учраас бид нар энэ чөлөөт гадаргуутай шингэний услыг үр ашигтай тохирол өндөртэй зарварчлах шаардлага их байна. Бид хэдүүл загвар хөгжүүлээд л байгаа. Тэгээд загвар маань яг бүрэн үзсэн ажилтдаг байгаа тохиолдолд сайжруулах хэрэгтэй байна. Тэгээд сүүлийн үеийн чөлөөт гадаргууг зааварчлах нэг шинэ арга нь болохоор сүлжээний болцооны арга гэж байна. Тэгээд энэ аргаар ашиглаж яаж зааварчлах юм бэ гэдгийг харуулъя. За чөлөөт гадаргууг тооцсон бодох ямар аргууд байна гэж байна. Тэгэхээр хоёр төрлийн арга байна. Эхнийх нь болохоор хилтийн шингэнийг авч үзэж байгаа юм бэ гэдэг нь. Жишээ нь зөвхөн усаа авч үзэх юм бол нэг шингэний загвар болно. За усаагаар хоёулангийн авч үзэх юм бол олон шингэний загвар болно гэдэг чинь. Эсвэл яг онол талаас ээлэрийн аргаар зарварчлах бол лагранжи аргаар зарварчлах юм гэдэг. За энэ хоёрыг хослуулсан аргаар бас зарварчлаж байна. Тэгэхээр ийм хэсгээр бол одоо тооцсон бодох аргууд маань хэлэлтэд явчихнаа. За тэгээ энэ болохоор жишээ нь лагранжи аргыг ашиглавал бид материалын цэрийг авч үзэх нь тэр цэргийн хугацааны туршлагааны очиж ямар хурдтай явж байгааг гэдгийг зааварчилж байна. За хоёр дахь нь болохоор ээлэрийн арга яг бодож байгаа тэр бодлогынхаа гол хуваагаад тэр тооцоо ажиллагаан дээр нөгөө физикийн чөлөөнүүд маань яаж өөрчлөгдөж байгаа гэдгийг зааварчилж байна. За тэгээд шинэ энэ сүлжээний болцооны аргаар яаж чөлөөт гадаргууг зааварчилж байгаа гэдгийг ярив. Тэрийг болцооны тэгштгэл гэдэг нэг тэгштгэл байна. Энэ тэгшгэлийг бодох юм. Энэ тэгшгэлд байгаа хэмжигдэх нь болохоор жишээ нь энэ FI гэдэг нь болохоор тухайн хуудтай нэг игэл хэсгийг олох магадлал буюу төлөлтийн функц гэж байна. За энэ хаана байгаа юм болохоор хоёр игэл хэсэг хоорондоо мөглөлдөх гэх утгыг харуулж байгаа. Тэгээд дээрээс нь гадаад гэж буюу одоо жишээ нь дэвийн хүчний үйлчлэлийг ч юм уу ийм байна. Тэгээд жишээ нь одоо энэ усалах бетон байлаа гэж байна. Тэдгээр ингээд усж байгаа усыг одоо загвар дээр ингээд хоронд хуваагаад тэгээд яг чөлөөт гадаргуу байгаа хэсэг нь болохоор харилцах нүд гэж тэмдэглээд за хин нүдээр шингэний нүдээр тэгээд хатуу хэсгээр ингэж одоо тухайлаад тэгээд энэ тэгшгэлээ энэ шингэний нүд болон харилцах үеийн нүдэн дээр бодож байгаа. Тэгээ ингэж бодсноор энэ шингэний хөдөлгөөний заавал боломжтой. Тэгээд за чөлөөт гадаргуугийн хөдөлгөөнийг яаж
тооцох юм бэ гэхээр одоо энэ харилцагын нүдний шилжилт яаж явах чинь тэрүүгээр зааварчлан за яг үндсэн гэрчлэл маань болохоор массын балансын гэрчлэл байгаа масс хадгалах хуулиараа тэгээ энийг болохоор энэ Болцманы арга хэлбэртэй татуулаад ингээд тухайлаад шугам гэрчлэл болоод тэгээд бодох юм байна. За тэгээд мэдээж энэ арга маань болохоор нэг шимнийг авч үзэж байгаа зөвхөн усаа авч үзэж байгаа гэсэн. Тэгэхээр агаар байхгүй болчихж байгаа учраас агаарыг олгох юм хязгаар нөхцөл захын нөхцөл өгөх хэрэгтэй. Тэр нь болохоор ийм маягаар илэрхийлж байгаа. Агарын даалт мэтрээ тооцоо. За тэгээд тэгштгэл мэгчлээ бүгдийн одоо шугам болгоод тухайлаад оролцсоосны дараа програм чинь. За энэ болохоор ерөнхий энэ чөлөөт авахтай шинжилгээ орчлыг тооцсон болох одоо програм програм хэлдэг бичсэн ерөнхий одоо гол програм авч байгаа. Энэ дотор зөндөө олон дэд програмууд байгаа. За тэр бол дундад ажилладаг гэдэг юм. За жишээ нь ингээд загвараа хийгээд програмаа зохиолчлох гэдэг энэ загвараа яаж баталгаажуулах вэ гэж байна. Тэгэхээр ийм нэг гидравикийн жишээ бодлого авчиж байна. За энэ нэг нь болохоор усан багны задлалын шинжилгээгээд гэсэн нэртэй одоо энэ нэг юм усан багны энд бол нэг хаалт байна. Тэгээ хаалтыг огцсон нэгүүд нөгөө ус чинь ийшээ урсаад энэ хөрвжин сав дотор ингээд салхих мэгтэй процесс. Тэгээ энэ лаборатори туршичаад тэгээд нөгөө загвараа бодчоо. За тэгээд энэ та энэ болохоор одоо лаборатори туршсан гэсэн. Тэгээ энэ болохоор одоо миний энэ сая хийсэн кодоор ингээд зааварчлаад гаргаж байгаа юм. Энд болохоор химийн урсгалын хурдыг, асцет хурдыг харуулж байна. Энд болохоор энэ усны цэцгийн фракцны ямаг гэдгийг харуулж байна. За ингээд энэ туршлагатай харьцуулаад үзэх юм бол одоо энэ янз бүрийн график зураг нөгөө туршилтын өгөгдөлтэйг тооцсон үр дүнгээ харьцуулах юм бол ерөнхийдөө ойролцоо зарим нэг зөрүүнүүд гарч байгаа. Энэ болохоор лаборатори туршилтаа зарим нэгэн алдаа гарсан байж магадгүй гэсэн тийм юм ингээд загвар маань баталгаажиж байгаа. Тэгээд энд бол харуулсан байгаа жишээ загвар нэг загвар байна шүү дээ. Загвар зохиолоо гэж бодоод за энэ загварыг бол заавал баталгаажуулах хэрэгтэй, дээрээс нь зөвшөөрөх хэрэгтэй. Тэгэхээр баталгаажуулах гэдэг нь болохоор загвар үнэн зөв ажиллаж байгаа эсхийг шалгах юм. Тэгэхээр энэ дээр бол ингээд шалгах чам. За зөвшөөрөлт гэж байна. Энэ болохоор тэр зохиосон загвараа үнэн зөв ажилладаг болгох гэж байна. Тэгэхээр энэ яг математик техникээр үзсэн техникээр үзэлцээд энийг бодож байгаа энэ загварыг бол зөвшөөрнө гэж байхгүй. За тэр техникээр ажиллах хэрэгтэй гэсэн. Тэгэхээр бол энэ иймэрхүү загварууд бол зөвхөн баталгаажлалт хийгдсэн дараа одоо хэрэглэн хийх боломжтой гэсэн. За тэгээд хэрэглээний нэг жишээ болгоод хэлбэрхаа нэгэн босдоо салаагуудыг өнгөрч байгаа усны зарцуулгыг олох тамианаас за энэ зарцуулгын процент гэж нэрлэгддэг. Энийг олох гэж байна. За энийг бол лабораторийн туршилтыг янз бүрээр олцсон байдаг. За энийг хэдүүлээ энэ загварчлалын аргаар бодож олох яаж. За тэгээд одоо олсон нь болохоор энэ дөрвөн хараа одоо миний бодоод олсон зарцуулгын процент гэсэн. За дээдлэлт нь болохоор өмнө хүмүүсийн одоо хэрэглэгдэж байгаа хэрэглээний одоо арилжааны програмаар хийсэн олсон үр дүнгууд дээрээс нь туршилтаар олсон үр дүнгууд байна. Тэгэхээр ерөнхийдөө бол ингэ зарцуулгын процент бол ерөнхийдөө таарах гэж байна. Тэгэхээр загвар маань бас аваад байна гэж хэлж байна. За тэгээд энд болохоор хоёр өөр төрлийн зарцуулга өгөөд ингээд энэ хүмүүсээс одоо яаж осгосч байна гэдэг юм ажиллаа. За өөр нэг хэрэглээ юу юм бэ гэж байна. Бомбын дотор шүүрэлт. Манайд бол жижиг шорон бомбууд байгаа зарим нь ирсэн байна. Тэр ирсэн шалтгаан нь болохоор энэ бомбын дотор шүүрэлтийн улмаас ирсэн байдаг. Ихэнх улсын системүүдийн шорон бомбууд бол за тэгээд ийм бодлого бол хэрэгж байна. Энийг болохоор зүгээр нэг дөрвөн ийм шорон бомб за хажууд нь ус байна. Тэгээд энэ усод ийшээ задраад за энэ доор шүүрээд ийшээ гарах юм хэлбэрхэн бодлого дээр яаж ажиллах юм гэдэг. За тэгээд энэ болохоор энэ доод тасцаа усгүй. За энэ болохоор доод тасцаа устай тохиолдолд яаж явах вэ гэдэг юм. За энэ болохоор яг жишээ нь болохоор дундаас харьцуулах ингээд энэ за ингэж шүүрч явах юм. Тэгэхээр энэ шүүрч байгаа x болохоор барьсан үйл болохоор эсвүүслийн процент эсвүүслийн хүч болоод оруулаад авч байгаа. За ийм хүн жишээ. За тэгээд
энэ графикийг одоо энэ график болохоор юунаас авсан бэ? Нэг өгүүлэлтээс авч байгаа. Тэгээ энэ график дээр би өөрийнхөө мэдээллийг бас давхардуулж харуулах гэдэг байна. Тэгэхээр иймэрхүү ажлууд бол судлаач хүнд тохиолддог. За хуучин номны график зурагч гэдэг эсвэл өөр хүний хийсэн график дээрээс өгөгдөл аваад тэгээд өөрийнхөө үр дүнг харьцуулсан ажлууд байна. Тэгэхээр эндээс яаж тоон өгөгдөл авах вэ гэдгийг тэгээд эндээс тоон өгөгдөл авах digitizer гэдэг нэг програм байна. Энэ болохоор open source нээлттэй хүсэлт энэ програмыг ашиглаад за энэ зэрүүд дээр ямар утга харуулж байгаа юм бэ? Хоёр тэглэлтээр ингээд хоёр мэдээллийг авчиж байгаа. За тэгээ энэ дээр өөрийнхөө тооцооны үр дүнг давхардуулж энэ гурыг харьцуулж харуулъя гэж. За тэгээ харуулах юм бол ийм график гарч байгаа гэсэн. Энэ бол талаар яг одоо нэг судлаач хүн тохиолддог байнга тохиолддог ийм жижигхэн ажил учраас энэ бас сонирхолтой ажил магадгүй гэдэг авчихсан байна. Тэгээ энэ графикийн жишээ нь яаж зурдаг вэ? Бидэд одоо ингээд тоон мэдээлэл байна. За яг энийг Excel рүү оруулаад зурж болно. Гэхдээ Excel-ийн тэр график зурах сонголтууд маань бас зарим хязгаарлалт байдаг. Тэгэхээр тэрнээс яаж давж илүү гоё график зурах вэ? Яаж өөрийнхөө үнэлгээүүдийг хүнд ойлгомжтой харуулах вэ гэдгийг шийдэхийн тулд бидэд өөр нэг юм хийж. Тэгэхээр тэрийг болохоор одоо жишээ нь Mint бод гэж нэг програм шиг. Энэ бас open source. Энийг хэн болгон ашиглаж болно, энийг хэн болгон өөрчилж болно. Тэгээ энэ дээр болохоор бас ингээд код хичээл. Тэгээ график зурж байгаа. За түрүүний 3 мэдээллийг ашиглаад график зурах кодны жишээ одоо энэ. Тэгэхээр энэ дээр ингээд 3 тоон өгдлөөр дуудчихж байгаа. Тэгээ нөгөө 3 тоон өгдөл маань ингэж байгаа. Тэгээд график маань ингээд зурдаг байгаа. Тэгээд түрүүн ингээд миний юм дээр ингээд хөдөлгөөн төрсөд харагдсан юм. Ингээд хөдөлгөөнтэй төс харуулахаар бас ингээд хүн илүү ойлгомжтой харагдав. Жишээ нь ингээд хэд ингээд суваа зураг байлаа түүнийг яаж хөдөлгөөнтэй болох вэ? Тэгээд бас нэг имиж match гэдэг нэг юм open source. Энэ бол бас нэг програм юм боломж өөрчилж болно. Тэгээд ямар ч лицензийн асуудал үүсэхгүй. Энэ програм дээр жишээ нь ийм ганцхан мөн код хичээл. Тэгээд энэ олон зургуудыг нэхэхэд ийм гоё хөдөлгөөнтэй зураг үзүүлчих. Энэ болохоор бас нэг бодлогын жишээ. Энэ болохоор агшаас одоо усан дотор байгаа жижигхэн шороо ширхүүд гэсэн чинь агшаас одоо энэ усны урсгалтай яаж зөвлөх чинь гэдгийг харуулж байгаа. Энэ ба дата анхаарлаа шинж тавьж байлаа. Тэгээд яам болны бодны савлын цаана хамтанд одоо энэ бүтэд ажлын гэрэмж төсөө. Сайн ярьсан болон тэгээд өөрийнхөө мэдсэн сурсан бүх зүйлийг энэ Монголын hydraulic structure гэдэг нэг болоод энэ болоод тавьчихсан гэх хүн болгоо ийшээ ороод одоо сайн дурдсан програмууд гэж юм уу яаж ашиглах вэ? Бүх юм дээр гэж байгаа. Энэ дээр хүртэл одоо докторын зүйлээр яаж өгөх хамгаалах вэ? Өөрийнхөө төсөлд батцсан гэж байна. За авчихлаа. Манай тийчээс